Бүгд найрамдах Хятад улс Ормосын хоолойг нээх дайныг дуусгахад Америк нэгдсэн улсад тусгалахад бэлэн гэлээ. БРИКС-ийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт энэтхэг улсын нийслэл шинэ Дели хотноо болж байна. Олон улсын эрүүгийн шүүхэд эрен сурвалжлагдаж байгаа Филиппин улсын сенатыг баривчлах оролдлого үүнэд хэллээ. OpenAI компани ирээдүйг шийдэх шүүх хурал яг одоо болж байна. Арамдраг үзэгчдээ дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс томлон хүрэхээр Тэнгэр-Лизийн гадаад мэдээ та бүхэнд хүрч байна. Анхаарлаа хандуулна. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Бээжинд дэх 2 өдрийн айлчлал инхүү өндөрлөж байна. Айлчлалын уур амьсгал бэлтгэлийн шинжтэй гэхээсээ илүү өмнөх айлчлал уулзалтуудтай харьцуулахад харьцангуй ажил хэрэгч хоёр улсын хооронд тулгамдж байгаа асуудлууд дээр шууд төвлөрсөн шинжтэй байлаа. Хятад улсын ерөнхийлөгч Ши Жинпинтэй Иран, Тайван, худалдаа, нефт зэрэг өргөн хүрээний сэдвүүдээр Дональд Трамп ярилцсан. Эдгээр дотроос хамгийн түрүүнд Ираны асуудлыг онцолж мэдээллээ. Дональд Трампын хэлж байгаагаар Ши Жинпин Хятад улс дайныг зогсоох замун Ормосын хоолойг дахин нээх яриа хэлэлцээнд туслах хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлсэн гэж байна. Хятад улс нь Иран улсын газрын тосны хамгийн том худалдан авагч, хоёр улсын харилцаа нөхөрсөн. Тиймээс Америк нэгдсэн улс болон Иран улсын хооронд зуурчлагч болох бүрэн боломж потенциалтай гэж Дональд Трамп харж байгаа нь бол илт байгаа юм. Түүнчлэн Ши Жинпин Хятад Иранд цэргийн тоног төхөөрөмж нийлүүлэхгүй гэж амласан гэлээ. Иран улсыг цөмийн зэвсэг хөгжүүлэхээс сэргийлэх тухайд хоёр тал нь санал нэгдсэн гэж байна. Гэхдээ Хятадын гадаад хэргийн яамнаас гаргасан уулзалтын албан ёсны мэдэгдэлд Иран болон Ормосын хоолойн талаар дурдаагүй. Мөн Бээжин Дональд Трампын мэдэгдэлд одоогийн байдлаар шууд хариу бол өгөөгүй. Ямар ч тач Ираны төрийн телевизийн мэдээлж байгаагаар 5 гарагийн оройноос хойш 30 орчим хөлөг онгоц Ормосын хоолойгоор чөлөөтэй дамжин өнгөрсөн гэж байна. Худалдааны хэлэлцээрийн тухайд Дональд Трамп, Ши Жинпин нар хэлэлцээрийн эцсийн нөхцөлөө бол хараахан зарлаагүй байна. Гэхдээ Америк нэгдсэн улсын талаас бол хэд хэдэн томоохон гэрээ хийгдэх гэж байгаа талаар мэдээлж байгаа. Тухайлбал Fox News сувгаар цацагдсан Дональд Трампын ярилцлагад Хятад улс манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан компаниудад олон зуун тэрбум $, хөрөнгө оруулалт хийнэ гэж хэлсэн байна. Тодорхойлбол айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Boeing компаниас Хятад улс 200 онгоц худалдаж авахар тохиролцсон байна. Гэхдээ энэхүү гэрээний нөхцөл нийлүүлэлтийн хугацаа ямар загварын онгоц худалдаж авах талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Захиалгын хэмжээ шинжээчдийн хүлээлтэнд мөн хүрээгүй байгаа учраас Boeing компанийн хувьцаг пүрэв гарагийн арилжаагаар 4 гаруй хувиар унсан байдалтай. Шинжээчдийн хувьд 500 орчим Boeing компани 737 Max гэх онгоцыг худалдаж авах тухай хэлэлцээр байгуулагдаж магадгүй гэж айлчлалын өмнө таамаглаж байсан юм. Чипний хяналт хоргийн тухайд бас нэгэн анхаарал татсан сэдв бол яхаарахгүй мөн. Nvidia компаниг гүйцэтгэх захирал Jensen Huang Дональд Трампын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ч гэсэн багтсан байсан. Гэвч Америк нэгдсэн улсын худалдааны төлөөлөгчийн Bloomberg телевизэд өгсөн ярилцлаганаас харахад чипний экспортын хяналтын тухай асуудал Хятад болсон уулзалтын гол сэдэв байгаагүй гэж хэлсэн байгаа нь тун сонирхолтой байна. Тарифын тухайд гэвэл мөн талуудын худалдааны хуцтмал байдлыг намжаахаар тохиролцсон гэж байгаа боловч мөн яг ямар мэдээлэлүүд бол тодорхой мэдээлэлүүд бол хараахан гараагүй. Өнгөрсөн онд Өмнөд Солонгос улсад болсон уулзалтын дараагаар Америк нэгдсэн улсын Хятадын бараанд ноогдуулж байгаа дундаж тариф 47.5% болж байсан. Энэ Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанаас л 3.1%-аас дээрс өссөн үзүүлэлт байна. Харин Хятадын Америк нэгдсэн улсын бараанд ноогдуулж байгаа дундаж тариф 2018 онд 8.4%-аас 31.9% болж нэмэгдсэн байдалтай байна. Хоёр улсын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 2025 онд $415 тэрбум болсон байгаа нь 2022 оны $690 тэрбум оргил үеэс эрс буурсан үзүүлэлт. Тиймээс олон улсын хувьд бол яхаарахгүй энэхүү хоёр улсын хооронд тарифыг бууруулах байхаа гэсэн юм хүлээлт байсан боловч одоо хүртэл хараахан яг тэдэн хувиар бууруулна гэсэн юм тохиролцоог бол аль тал зарласангүй. Тэгвэл дараагийн айлчлалуудын тухай аль хэдийн прогноз таамаглалууд гараад ирсэн байгаа. Дональд Трамп Ши Жинпинийг энэ оны сүүлээр буюу 9-р сарын 24-нд цагаан ордонд айлчлахыг урьсан юм байна.
Одоогоор Хятад улс Ши Жинпинг урилгыг хүлээн авсан эсгээ бол батлаагүй. Гэхдээ энэхүү айлчлал болоогүй байсан ч гэсэн 11-р сард Шинжээ хотод болох АПЕК буюу Аз нухан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт мөн 12-р сард Флоридад болох 20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Дональд Трамп Ши Жинпингээр дахин уулзч маадгүй байгаа юм. БРИКС-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотноо эхэлж байна. Энэ нөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Дональд Трампын Бээжинд хийж байгаа айлчлалтай яг давхцаж таарч байгаа. Тэгвэл энэхүү хоёр уулзалт айл нь хамгийн их анхаарал төвлөрсөн сэдвүүд нь яхаарахгүй Ираны дайн энэхүү дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал болсон байна. Энэтхэгийн гадаад хэргийн сайдын хэлж байгаагаар БРИКС-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтыг бол нээж тэрээр үг хэлэхдээ Ираны дайнаас үүдэлтэй нефтийн хомсдлыг бол гол асуудлаа гэж хүндэн ярьсан байна. Тэрээр дэлхийн газрын тоос байгалийн дийлэнх нь дамжин өнгөрдөг, ормосын хоолойг даруй нээж нефтийн хөлгүүдийг уг замаар чөлөөтэй аюулгүй зорчих нөхцөлийг нэн даруй бүрдүүлэх шаардлагатай байгааг бол онцлон хэлсэн байна. БРИКС-ийн уулзалтаар Ираны дайн яригдж байгаа нь бол тийм ч гинтийн зүйл бол биш. Учир нь барууны хоригоос үл хамааран Иран улстай таатай харилцаатай байдаг Орос, Хятад улс хоёулаа БРИКС-ийн үүсгэн байгуулагч улсууд байгаа. Тодорхойлбол БРИКС нь Аз, Европ, Ойролт орнуудын томоохон эдийн засагт хөгжиж байгаа орнуудын эсэл гэж хэлж болно. Түүнчлэн барууны улс орнуудын хөгжингүү орнуудтай өрсөлдөж хүчний харьцааг тэнцвэржүүлэх зорилготой ч гэгддэг байна. БРИКС-ийн жил бүр зохион байгуулагддаг уулзалтыг 2024 онд Орос улсад, өнгөрсөн жилийн тухайд Бразил улсад зохион байгуулж байсан бол энэ жилийнхүү Энэтхэг улс зохион байгуулахаар болсон байгаа юм. Харин яг одоо болж байгаа Шинэ Дели хотноо болж байгаа энэхүү уулзалт нь БРИКС-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт. Энэ нөрөө 9-р сард болох 18 дахь удаагийн дээд хэмжээний бэлтгэл уулзалт байгаа. Гадаад хэргийн яамны мэдээлснээр энэ удаагийн уулзалтын гол сэдвүүд нь Ираны дайнаас гадна уян хатан байдал, инновац, хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг бий болгох замун хүн төвтэй цогц эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мөн халдварт болон халдварт бус өвчин зэрэг эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудад хүртэл төвлөрч байгаа билээ. Дараагийн мэдээ. Олон улсын ерөнхий шүүхээс эрен сурвалжилж байсан Филиппин улсын улс төрч Роланда де ла Розаг баривчлах гэж оролдох үеэр Сенатын ордонд буун дуугарч эмх замраагүй байдал үүссэн байна. Тэрээр Сенатын байранд орнож ясан их мэдээлэл байгаа. Одоогоор л хаанаагаа нь мэдэгдэхгүй байна. Хэрэг явдлыг дэлгэрэнгүй тайлбарлал Роланда де ла Роза нь 2016-аас 2018 оны хооронд Филиппин улсын цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үедээ тухайн ерөнхийлөгч байсан Родриго Дутертэгийн дахар тамхины эсрэг хэрэгжүүлсэн кампанид ажилд гол үүрэг гүйцэтгсэн юм байна. Энэхүү кампанид ажлын үеэр гин буруугүй олон хүн дахар тамхины 8 ачид гэж сэжиглэгдэн ам өргөцсөн явдал нь олон улсын эрүүгийн шүүхийг үүнтэй холбоотой хэрэг үүсгэхэд бол хүргэсэн байна. 2025 оны 3 дугаар сард ерөнхийлөгч байсан Дутертег баривчилж Гааг руу авчирсан. Де ла Розагийн тухайд бол шалтгаангүйгээр олон сар олон нийтийн өмнө гарч ирэхгүй байж байгаад энэ 7 хоногийн даваа гарагт Сенатын хуралдаанд бол оролцох үед нь олон улсын эрүүгийн шүүхийн зүгээс баривчлах захирамжийг бол энэ даруй гаргасан юм байна. Тэрээр Сенатаас түүнийг хамгаалтанд авахыг бол хүссэн. Мөн олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалыг хэрэгжүүлэхийг зогсоохыг Филиппин улсын дээд шүүхээс бол хүссэн байна. Гэвч лав гарагт дээд шүүх Де ла Розагийн энэхүү хүсэлтэнд татгалзсан хариу өгсөн. Улмаар лав гарагийн оройс Сенатын хурал завсарлах үеэр Де ла Роза эрх баригчид түүнийг баривчлахаар ирж байна гэх мэдээллийг өөрийн Facebook хуудаснаа бол дамжуулж мэдээлсэн. Энэхүү дамжуулалтын үеэр тэрээр би та бүхнээс тусламж хүсэж байна. Ерөнхийлөгч асан Дутертегийн адил өөр нэгэн улс төрч Филиппин хүнийг Гааг руу авч явахыг бүх зөвшөөрөөч гэсэн ийм үгийг бол сошиал хуудаснаа бичсэн байгаа юм. Энэхүү явдлаас ойролцоогоор яг 1 цагийн дараа бол 2 давхраас Сенатын танхимын 2 давхраас хэд хэдэн удаа буунд бол сонсогдсон юм байна. Эмх замраагүй байдлыг телевизээр бол шууд цацаж байсан. Энэхүү баривчилгааг олон улсын эрүүгийн шүүхийн захирамжийн дагуу Филиппин улсын засгийн газар Интерполтой хамтран хэрэгжүүлж байсан. Энэ нөрөө өмнө нь 2025 онд ерөнхийлөгч асан Дутертег баривчилсантай бол яг ижил байгаа. Олон улсын эрүүгийн шүүхийн тухайд товч мэдээлэл өгвөл хүмүүсийг хомроглон устгах, дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж байгаа хүмүүсийг мөрдөн шалгах, яллах, шүүх хуралд оролцуулах, гин буруутай тогтоогдсон тохиолдолд хориг хял оноох зорилгоор 2002 онд Ромын тогтоолын дагуу байгуулагдсан. Төв нь Нидерланд улсын Гааг хотод байрладаг. Олон улсын эрүүгийн шүүх нь 18 шүүгчтэй. Тэднийг олон улсын эрүүгийн шүүхийн оролцогч улсуудын ассамблеагаас 9 жилийн хугацаатаагаар сонгодог байна.
2026 оны байдлаар энэхүү шүүх нь 125 гишүүн оронтой болсон байна. Харин Филиппин улсын тухайд олон улсын эрүүгийн шүүхийн гишүүнээс 2019 онд гарсан байдаг лээ. За Elon Musk болон OpenAI компанийн өмгөөлөгчид өнөөдөр Калифорни мужийн Окленд хотын холбооны шүүхэд эцсийн тайлбаруудаа танилцуулж дууслаа. 9 хүний бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүхийн хилцүүлгүүд 97 хоногийн даваа гарагаас эхэлнэ. Тэд ямар шийдвэр гаргахаас OpenAI компанийн үйл ажиллагааны хэдийн төлөв байдал, цаашлаад технологийн салбарын нөхцөл байдал, өрсөлдөөний орчинд томоохон өөрчлөлтүүд гарах төлөвтэй байгаа юм а. 2024 онд Elon Musk, Sam Altman болон Greg Brockman нарыг OpenAI компаниг ашигын бус байгууллага хэвээр байлгах амлалтаасаа буцсан гэж үзэн шүүхэд өгч байсан. Харин энэ сард уг хэргийн шүүх хурал албан ёсоор эхэлж, OpenAI компаниг гүйцэтгэх захирал Sam Altman ойролцоогоор 4 цагийн турш мэдүүлэг өгч компаниг үүсгэн байгуулахад гүйцэтгсэн үүрэг, Elon Muskтай тогтоосон харилцаа, компани бүтэц, 2023 онд түүнийг төрх хугацаанд гүйцэтгэх захирлын албан тушаалаас шалтгаангүйгээр чөлөөсөн зэрэг асуултанд хариулт өгчээ. Elon Musk 2015 онд OpenAI компаниг Sam Altman, Greg Brockman нартай хамтран байгуулж байсан ба тухайн үед хандвалсан 38 сая орчим Америк долларыг ямар ч зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашигласан гэж үзэж байгаа юм. Харин Sam Altman-ы мэдүүлэг нь шүүх хурлын хамгийн их хүлээлттэй мөчүүдийн нэг яах аргагүй мөн. Тэрээр хэлэхдээ Elon Musk 2018 онд OpenAI-ийн удирдах зөвлөлөөс гарсан нь зарим ажилтнуудын хувьд ажиллах урам зориг, идэх оролцоог нь нэмэгдүүлсэн хэрэг болсон гэжээ. Өмнө нь Elon Musk-ийн удирдах арга барил нь зарим ажилтнуудад таалагддаггүй байсан ба тэдний ажиллах урам зоригийг өгөө хийж байсан гэжээ. Түүнчлэн Sam Altman компани ашигын бус байгууллага хэвээр үлдээнэ гэж Elon Musk-д хизээж амлаж байгаагүй гэлээ. Харин ч Tesla-тай нэгдэх нь компани эрхэм зорилгоо хэрэгжүүлэх боломжийг хааж, магадгүй тус компани ашигын бус бүтцийг өгөө хийж магадгүй гэжээ. OpenAI компани нь 2015 онд хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхан доктортой хөгжлийн төлөө хэмэл оюун ухааныг сайжруулан хөгжүүлэх зорилгоор анх байгуулагдаж байсан. Sam Altman 2019 онд гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож, 2022 онд ChatGPT-г нэвтрүүлэх ажлыг удирдан эхлүүлсэн. Уг үйлчилгээ дэлхийд даяар маш хурдан дарахж, олон сая хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Elon Musk-ийн хувьд мөн OpenAI компани үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд анх санхүүжилтийн ихэнх хувийг гаргаж шинэ ажилтнууд авах, стартапын нэр хүндийг өсгөхөд томоохон дэмжлэг үзүүлсэн байдаг. 2017 онд компани бүтэц хяналтын асуудлуудаас үүдсэн санал зөрөлдөөний улмаас Elon Musk 2018 онд OpenAI компани удирдах зөвлөлөөс гарсан байдаг. Бүгд найрамдах Солонгос улсын Samsung Electronics, SK Hynix зэрэг чип үйлдвэрлэгчид хэмэл оюуны хөгжил хурдтай нэмэгдэж байгаагийн хэрээр орлого нь ч гэсэн асар их хэмжээгээр өсөж байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус улсын улс төрчид хэмэл оюун ухааны хурдтай хөгжлийн ачаар орлого нь өсөж байгаа чип үйлдвэрлэгч компаниудын татварыг нэмж, энэхүү цугларсан татварын нэмэгдлээс иргэдэд ногдол ашиг өгөх санал санаачлагыг дэвшүүлээд эхэлжээ. Өнгөрсөн сард бүгд найрамдах Солонгос улсын олон мянган иргэд Samsung компани үйлдвэрийн гадна цугларч, компани үйл хүчний эвлэл, үйл ажиллагаанаас олж байгаа ашигын 15%-ийг чипний салбарт ажиллаж байгаа ажилчдад олгох хүсэлт тавьсан. Тэд энэ оны 5 дугаар сарын 21-ээс эхлэн 18 хоногийн хугацаатай ажил хаяхаа хэлж байгаа. Он гараад 5 сарч хүрээгүй байхад бүгд найрамдах Солонгос улсын компаниудын хувьцаа 2025 оны өсөлтөөс давсан үзүүлэлттэй байна. Энэхүү өсөлтийн зөнгөлөх хувийг Samsung, SK Hynix компаниуд энэ онд хувьцаа нь 2 дахин нэмэгдсэн амжилттайгаар тэргүүлж байна. Samsung-ийн эхний улирлын үйл ажиллагааны ашиг нь 48 дахин өссөн нь дэлхийд ашиг орлогоороо тэргүүлэгч томоохон компаниуд болох Apple, Alphabet-ийг тэргүүлж, Америкийн тэргүүлэгч технологийн компани болох Nvidia-гийн дараа жигсэж байгаа юм. Samsung компани нь өмнө Солонгос төдийгүй дэлхийн хэрэглээний технологийн салбарт тэргүүлэгч томоохон компани гэсэн. Уг компани 1960-ад оны сүүлээр электроникийн салбарт хөл тавьсан бөгөөд энэ нь тэднийг дэлхийн хэмжээний томоохон компани болох амжилтын үндэс болсон гэх. SK Hynix-ийн тухайд Samsung-аас дутхааргүй эдийн засгийн ашигтай ажиллаж байгаа. 2026 онд 239 их найд вонын ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байна. Уг компани өмнө Солонгос улсын Dynamic санах ой болон санах ойн чип үйлдвэрлэгчээ. Өмнө Солонгос болон Хятадд 4 үйлдвэртэй 10 оронд борлуулалтын охин компаниудтай. Итали, Америк нэгдсэн улс, Тайван, Беларусь зэрэг газарт өөрийн судалгаа, шинжилгээ, хөгжлийн төвүүдтэй дэлхийн зах зээлд өөрийн байр суурь олсон томоохон компани гэж хэлж болно.
Аян өмнө Солонгос улсын компани зах зээлийн үнэлгээ хурдтай өсөж байгаа нь хэмэл оюуны хөгжилтэй салшгүй холбоотой юм а. Тиймээс компанийн ажилчид орлого нэмэгдэж байгаатай зэрэгцээд цалинч гэсэн нэмэгдэх ёстой гэж үзэн мөн улс төрчдийн зүгээс ч тэр хэмэл оюуны хөгжлийн ачаар олж байгаа орлогын татварыг нэмж иргэдэд ноогдол ашиг хэлбэрээр тараах санаачлах хүртэл гаргаж байгаа нь энэ юм. Өргөжлүүлэн та бүхэн донслох бусад донслох мэдээллийг товчоор багслуулъя. Америк нэгдсэн улсын дээд шүүхээс өр хөндлөлтийн эмийг шуудангаар хүргэсэн хിവэр байлгах шийдвэр гаргалаа. Ингэснээр Луизиана мужаас хүнс эмийн захиргааны эсрэг гаргасан хэрэг доод шатны шүүхэд үргэлжилж байх хугацаанд одоогийн журам хүчинтэй хിവэр үлдсэн гэсэн үг. Дээд шүүх Нью Орлеанд төвтэй давс заалдах шатны шүүхийн 5 дугаар сарын 1-ний шийдвэрийг бүтүүлзүүлсэн. Доог шийдвэр хэрэгжсэн бол өр хөндлөлтийн эмийг шуудангаар илгээхийг улс даяар хориглох байжээ. Израиль улсын засгийн газар Палестины хоригдлууд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай нийтлэл гаргаад буй Нью-Йорк Таймсыг шүүхэд өгөхөөр болсон гэдгээ зарлалаа. Энэхүү нийтлэлийг сэтгүүлч Николас Кристоф бичсэн ба 14 Палестины хүний мэдүүлэгт үндэслэсэн байжээ. Израилийн талаас энэхүү нийтлэлийг гүтгэлэг гэж үзэж байна. Ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон гадаад хэргийн сайд Гидеон Саар нэр төрд халдсан хэрэг гэж үзэн даруй шүүхэд хандахаар болсон байна. Оросын албаны улс Украин улсын газар нутагт 3 дахь өдрөө дараалан өргөн хүрээний дрон Пуужингийн цохилдогч Киев хотод орон сууцны барилга нурч 9 хүн амь алдлаа. Украин улсын нийслэл Киев хотны Дарнице дүүрэгт болсон халдлагын дараа 9 давхар орон сууц бүхэлдээ сүйдэж аврах багийнх нь нураг доороос хүмүүсийг хайж байна. Албаны хүмүүсийн өгсөн мэдээлэлээр барилгын 18 орон сууц бүрэн эвдэрсэн. Амиа алдагсны дунд 12 настай охин байсан гэлээ. Мөн одоогоор 20 орчим хүн сураггүй хിവэрэ байна. Латви улсын ерөнхий сайд Эвика Селина албан тушаалаасаа огцорж байгаагаа зарлалаа. Энэ нь Орос руу чиглэж явсан Украины дронууд Латвийн нутаг дэвсгэрт нэвтэрч доослолцсонтой холбоотой үүссэн маргаантай шууд холбоотой. Тэрээр өнгөрсөн 7 хоногт Батлан хамгааллын сайд Андрес Спруцыг хариу арга хэмжээ хангалттай аваагүй гэж үзэн огцруулсан. Гэвч үүний дараа түүний нам болох прогрессив намын зүгээс эвслийн засгийн газрыг дэмжихээ болсон байна. Ингэснээр парламент дахь эрх баригч чиглэл задран унаж 10 дугаар сард болох сонгуулиас 4 сарын өмнө улс төрийн томоохон докторгүй байдал үүслээ гэж шинжээчид дүгнэж байна. Тэгэлээсийн олон улсын гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авсан баярлалаа. Сайн хамраарай.